Дэлхийн худалдааны байгууллага гэдэг юмар ингээд төрөө барьж яриад ах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн худалдааны байгууллага хоёр сүүлийн 10 жилийн хугацаанд маш олон удаагийн хилцэл хийсний үндсэн дээр бол архи тамхитай холбоотой асуудлаар дэлхийн худалдааны байгууллага ямар нэгэн шаардлага тавих болцсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бол бүх улс орнуудад архи тамхины татварыг шатараалтайгаар байнга нэмэгдүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. 10% татвар нэмэгдэхэд 10% хэрэглээ буурдаг гэсэн үзүүлэлттэй байдаг учраас энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ зөвлөмжийн дагуу бол архи тамхины татвар нэмэгдүүлэх асуудлаар бол би одоо бараг мэргэшээ явж ин дөө тэгээд энэ юу Дэмбэрэл гишүүний хэлж байгаа санал дээр би бас арай жоохон хатуудна гэж бодоод байна л да. 5800-ын татварыг 14500 болгочихоор бас бараг 2.5 дахин нэмэгдэх гэдэг байна. Тийм учраас угаасаа 5800 бол 5800-ын татвар бол $4 байсан юм. $4-оор 1450-аар үржүүлээд 5800 болгоцсон шүү дээ. Тэгэхээр $4 буцаагаад 1950-аар ч юм уу 2000 төгрөгөөр өнөөдрийн ханшаар нь буцаагаад үржүүлээд тавьчих. Тэгэхээр 8000 төгрөг гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа өнгөрсөн жил одоо 8000-аар татвараа төлөөд зүгээр борлуулалт нь хангалттай сайн байсан юмыг бид нэр авчид 5800 болгоцсон шүү дээ. 60 тэрбумын зөрүү тэндээс гарсан. Архи тамхины үн буурсан энэ хугацаанд буураагүй. Тэр бол цэвэр ашиг болж компаниуд татсан шүү дээ. Тийм учраас буцаагаад зүгээр тэр $4 буюу өнөөдрийнх нь ханшаар үржүүлээд 8000-аар л болгоо тавьчихъя. Гадаад архивыгаач 8 болгочих, дотоодынхаач 8 болгочих. Ингээл яг тэр хуучин $1 байсан нэг өнөөдрийн ханшаар үржүүлээд тавих хэмжээнд бүгдийг тавьчихъя гэсэн саналтай байгаа юм л да.